Тоонон дээр нь ард туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тосдаасан буянт заяа, таван хошуу эрдэнийн сүрэг минь өөдөө заяа, тал хангай гойгуруулсан малчин заяа. Дугаар жарны шороо нохоо жилийн эргэх улирлын улирх халааг Сэлэнг нутгийн зон олон баяр бахархал ориглон ажил үйлсэн өрнөө амжилт бүтээл дүүрэг амьдрал жаргал тэнэн сайхан үдэж байна. Ургах нарны улаан туяа малчны хотыг гийгүүлэн орхон сэлэнгийн хөвөөнд огшиж байна. Өнтөө үл өндөрлөж хаврын саргалж урин цаг гэрлээ. Адуу мал омогшин дахилдаж хойнд бууцсандаа өхрөөд налаан хивж өвлжөөндөө тугалсан малчны гэр бөмбийн талын малчны хойморт настан бөөлөд хөөрг зөрүүлэн аз жаргал ашгийн үлсийг сайн сайхнаар бэлэгдэнэ. Бид малын буян нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Сэлэнг аймгийн Жавхлан сумын Бомбот 1-р багийн Уранзат хэмээх газарт өвлжиж буй улсын авраг малчин Түнтүүгийн цэгэн содон банкноос бэлтгэн хүргэж байна. Тоонон дээр нь ард туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тосдаасан буянт заяа, таван хошуу эрдэнийн сүрэг минь өөдөө заяа, тал хангай гойгуруулсан малчин заяа. За тэгэхээр таны хувьд ер нь яг хичнээн одоо жил мал малж миний сонсгоноо ер нь бол 15 настайгаас эхэлж малдахсан гэсэн. За би уг нь миний мэргэжил бол жолооч. Тэгээ жолоочоор тэгээ 90-ад оноос хойш ер нь би малсан юм л тоо. Ерөөсөө дагнаад ерөөсөө нэг жолоочоо болол. Тэгээ тэрнээс хойш нутагтаа бас энэ Улсын зүй ангаа гэдэг газар байж байгаа л энэ Сэлэнг аймагт ирээд одоо 20 жил малж байна. Тэгээ энэ хугацаанд яг бас тэгээд малаа өсгөх, малаа чанаржуулах тал дээр анхаарч бас тэр талаар нь сум орон аймаг засагчид үнэлж 2009 онд сумын авраг малчин, 2013 онд Сэлэнг аймгийн авраг малчин болсон. 17 онд улсын авраг малчин гэх мэтээр яг амжилт бүтээл ариунтай явж байна л да. Тэг. Мал дагуулам дасна гэдэг үний юм байна. Нөгөө ихтгэн нэлээ ёстой нөр шиг хэлээ 15-таагаас 15-таач яг үгүй мал дээр байсан л да. Миний ээж яв байсан аав ээжигээ дагаад явдаг байсан. Тэгэхдээ ингээд дагаж өөрөө тусгаарлаж бие дааж малж исэн байгаагүй. Тэгээд дараад нь малж байгаа л тэгэл одоо зэрэг 100% тийм сургууль соёлж явж байгаа. Тэгээд одоо 90-ад оны үед л дагаж малж эхэлсэн байхгүй юу? Шовт нь одоо өөр ажил хийж байгаагүй. Тэрээр бага наснаасаа эхлэн мал маллаж байсан бөгөөд 1990-ад оноос эхлэн дагнан мал маллаж яваа үе дамжсан малчин ажээ. 2009 онд сумын авраг малчин, 2013 онд аймгийн авраг малчин, 2017 онд улсын авраг малчин болж малчуудмаа үр хүүхдүүдтэй өглүүлэн үлдээж арга туршлагаа залуу малчдад заан сургаж яваа eel жирийн малчин буй юм аа. Би одоо манайхад 7 хүүхэдтэй 4 банд 3 охин байгаа. Хамгийн том банд маань Монгол фермер дээд сургууль төгссөн. Бас нөхөр мал тайтай дуртай бас нэг ферм байгуулах хөт дуртай хөрийнхаа удамхсааг сайжруулах бас ашиг шимэдэж тал дээр бас ажиллаад тэдүүхэр мал зөксөөгөө төхөнгөр хурдаг мудаг гаргаад ер нь одоо малаа цөөлж фермержүүлж ашиг шимтэй мал одоо иржүүлэхэд бол хүүхдүүд зорж ажиллаж байгаа. Дараагийн банд бол бас мал дуртай шотлоод наттай мал малсаж байсан. Бямбад орж шүүхтэй нөгөө ярьсан сумын алдарт уяач бас мал сайхан уйждаг. Унсан көлгүүд нь бас айрагдж болж төрүүл магнаа болж байсан. Ийм хүүхдүүд наад нь одоо 3-4 босдод нь сургууль соёл төгссөн хуурай голдоо ажил хийж амьд сууж байна. Тэгэхээр хоёр нь их голчлон надтай одоо миний залгамж халааг цааш нь авч явах.
нэгэн фермер байгуулад нөгөөх нь одоо энэ гадуур байгаа бусад мал ахуйгаа нааш шашин болгож амьдрах ийм зорилготой явж байгаа. Төдөөс хүүхдүүд нь бас аваа том болсон. Зарим нь одоо 13 4 хүрч байна. Уг нь бас мормалаа уралддаг үйдэг морь хордомор ундаг байсан. Одоо бас нас нь дахиад томхон биеийн томроод тэнийг болоод бас адуу мал гадуур мал аж ахуйн ажилдаа нэлээ тусдсан болоод байгаа. Тэгээд тэднийсийн хүүхдүүд нь ч гэсэн цаашаа одоо залгамж халаавуулаад энэ малаа өөдөн татаад улс орон аймаг сумын хаан бодлого нэгжүүлж малын тоо толгойд нь өш одоо чанар дээр нэлээд анхаарал гэж хүүхдүүд загч байдаг. Энэ манай хоёр томбанч ч гэсэн бас тэр багч хүүхдүүдтэй загтдаг. Зуных амралтаар ер нь тэдний энэ бидний ажил нэгэн хөнгөч сургуулийн хүүхдүүд ирэхдээ хүүхдүүд маань даган чон маландаа явна. Ингээд бөөгнж жагаад малынхаа өснөөсийг авна хавар одоо ямаага самнан ингээд малчин хүний ажил чинь шүүд өглөөнөөс орой болтлоо амжуулж байдаг. Тэд чинь бас авдаг хийдэг хугацаа та тэр үед нь одоо ноос үсээ ноолуура одоо авчих чадвал одоо чанартаа сайн бүтээгдэхүүн болж чадчихэйдэг. Иймэрхүү юмнууд байдаг. Эднэрийг л одоо хүүхдүүдтэй тэгэрэлгээд зөвлөж ярьж байдаг юм. Эднэр маань ч одоо тэрийг маань дуул сонсож ийлүүлж байдаг юм юм байгаа. Хүүхдүүдтэй бол бас яг хэлнэ ярилгүй явах одоо малыг бол ер нь хамгийн гол нь улс орны бодлогоч байж байна. Эрүүл мал бол одоо ер нь тал бүрийн ашигтай. Одоо маллаа эрүүлжүүлэх тал дээр анхаарч бай хүүхдүүд гэж захидаг. Нэгдүгээр, хоёрдугаар энэ одоо байгаль орчин энэ бэлчээрээ одоо яхан камок гэж одоо улирлын байдалд нь тааруулж тохируулж ашиглаж байвал зүйтэй. Нэгдүгээр, хоёрт одоо ойр дотныхоо айл сахалтынхаа хүмүүстэй өвтэй найртай байж одоо малын одоо гинт халдлах хулгай дээр юу байдгийг ганцуд ийм хүүхдүүд маань хамтарч одоо бөөгнж одоо ойр дотныхонтой бүлэг оршоо болж хамтарч ажиллаараа гэж гүйлгэлж байдаг юм аа. Би тэг бас нэг бүлэг байгуулсан байгаа. Мянганы сорилтын сангийн нэг бүлэг гэж байж байгаа. Тэр нь бас 3 хүүхэд байдгийг хүүхдүүд нэгдүүлэх нэлээд бас нэгэн олон бүлүүд байгаа. Тэгээд бишил явах та иймэрхүү юм захтгийн хүүхдүүд. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тусдаасан буянт заяа, таван хошуу эрдэнийн сүргэмэн өөдөө заяа, тал хангай гойгруулсан малчин заяа. Энэ жил одоогоор яг та ер нь хичнээн малтаа хэрэгтэй. Малави дөрвөн шум малта манай чит нутагчтай тэмээ байдгүй. Тэгээд юу яасан? 2005-6 онууд би малаа нэлээд өсөхтөр анхаарад. Тэгээ нэг 1300-400 хөргсөн. Тэгээ сумын авраг 2009 онд болоод ер нь тэрнээс хойш ихтэйсэн маань сэлэнг шинэ газар тариалангийн бүс гэдэг. Малын одоо тоо толгойд нь биш одоо чанарлаг байдал одоо нэг фермержүүлэх, механикжуулах одоо эрчимжүүлэх, ашигшимт мал өсөх тал дээр бас улс орны бодлого байна, аймгийн сум орны бодлого энийг тэгээ малаа ер нь жилд нэлээд цөөлсөн. Гэхдээ яг ба богод нийсэн одоо нэг 900 гаруй мал байна. Тэгээ одоо жилээс ер нь жаа цөөрүүлээд хөр дээр жаа анхаарал тавиад өхөр нэг фермержүүлж юу ах санаатай байна. Эрчимжүүлэх санаатай нэг бодлоготой байна. Тий. Нэг тийм хоёр тэгээд одоо энэ бас газар нутаг маань бэлчээр маань одоо ер нь бас дөрөвтөж эхэлж байгаа. Малын тоо толгой ихсэн. Иймэрхүү янз бүрийн юмнууд байгаа учраас одоо улс орон сум орныш бодлого тэрэнд байгаа малаа жаахан цөөлөх санаатай эрчимжүүлэх чанартай мал ноос ноолоорч гэдэг юм ах сүнэ чиглэлээ өөрөө жаахан анхаарал тавьж ажиллаж байгаа сүүлийн үед. Ер нь уржингаас хойш эхэлсэн. Зэдэн содномгой мал аж ахуйг эрчимжүүлэн өсгөх бодлогыг ажил хэрэг болгон өөрийн малчны хотондоо хагас эрчимдсэн мал аж ахуй эрхлэх зорилгоор малын битүүд улаан байр барьж Сементал Монголын эрлиз 15 хүнийг эргэлтээр төлөвлүүлэн жилийн 4 улиралд сүү үйлдвэрлэж байна.
Энэ ферм яг зүгээр төр зуурын энэ жилдээ нэг иймэрхүү юм нэг 10-аад хөрсөж одоо нэг 7 хүрийн симтал үйлдвэрийн сайл сүнэл огсгаана юм баг бас их ахатай байхгүй. Тэгээ энийг бас дэвжүүл дээшлүүлж одоо сүү гарцыг нэмэгдүүлэх шашмын нэмэгдүүлэх талаас янз бүрийн бодчихлоо л дээ. Тэгээ бас санкгүйд болохгүй энэ жил нэг орд бие ярьсан нэг ходог модог гаргаал тэндээ өөр шинээр байр барих санаатай 25 хүрээ зогсоол барьчих бол тэгээ малаа зарж өрөө тэгээд нэ болчих واخаа гэсэн санаа байгаа. Эднэр бол яг одоогор ингээд нэг зүгээр нэг жирийн одоо өөрийн харваар аргаар л ингээд үүс өмсөө ингээд тавиад өдрийн гайгуушгүй бол заримдаа өглөөрөө сааж явах шиг байна. Тэгээ тарай удаа тижээлийн ахих хөөгдөө бас сүсайл юм гарсан нэмэгдэх болтой юм байна. Тэгээ уг нь овоож яахын бэлдэж авсан. Тэргүүт нэг 7 охир саагаал яг суу гарсан сүү шимэн өдрийн нэг ахиу болвол 30-аад юм гардаг юм уу тэгэл 20 хооронд юм гараа. Тэрүүнийг нэг 3 хоног өдрээр хэрэгжүүлээд энэ дархан мархын сүү боловсрол борлуулдаг газар руугаа шиварлуулаад хүүхдүүд тэгэл амжуулахдаа хэрэглээл үүстэжэл хэвэг мөг авах юм да. Охироо одоо энэ ямар сандал одоо сайжруулах нь хүр дээр л нэг жаахан хан одоо тэгээ улсын авраг малчин боллоо бас одоо улс орон аймаг сумын одоо бодлого байна энэ бэлчээрийн байдал юм байна тэгээ ер нь ашиг шимийн дэвшлүүлж одоо үйлдвэр ухсаагийн дэвшлүүлэх одоо манай гаруул манд дээр гараал тэгэл одоо яхан сөйлөд хүрээл болвол одоо сүүсайл чиглэлээр нэг хэсгийг болов бас маханаах ч юм уу санаа олон санаа байна. Аль талаар нэг жаахан өсгөж үржүүлээд энэ дээр нэг айгээд энэ урд ферм барих гэдэг дараа энэ жил өнгөрсөн жил авдсангүй одоо ингээд дулаархтай зэрэг нэг 25 өнөө зогсоол бариа тэмдэглэх эрчимтэй нэг ажиллаад үзэх юм санаатай байгаа. Бахны нэг тэгэл өөрсдөө боломжоор яг нэг цонх мог хаалга малж ирээл ингээд яг энэ бас дулаан болохээр бас зүгээр юмсан яг эндээ ингээд уушвараад тэжээшхдэг. Өөрөө гол угаал энэ хуучин модсод нэг мөглж нөх юмнуудыг ягаад энэ нуруу нэг төмөрөн өрхнөр ингээд хийсэн юм аа тэгээд төр зуурын болохоор одоо боловсронгоо сайхан болсон юм алга. Гэхдээ болж байна. Энэ үлдээ ингээд тоглолтын тийш нь хийчихдэг. Өнөөнүүд нь ингээд зогсож чинь тэгэл өглөө хүүхд баш яасан найрлах шиг. Одоо чинь жирийн л одоо өөрийнхөө бодлоор өөрийнхөө чадлаар л хийж байгаа маань. Тэгээд боловсронгоо олох гэдэг юм би ирсэн одоо. Манай охир одоо симтар үйлдвэрээ өхөр. Тэгээд зогсоогоод өглөө оройсан. Тэгээд өглөө бол сүүн өглөө гайгүй их гардыг 4 литр гарan сагаад оройн 3 гараад. Тэгээд өдрийн тэгэл 20 гарan литр сүүл саад. Сүүгээ яг нэг 10 тоноо юм уу тэгэл төв оруулаад дархан л оруулж ортолт. Тийм одоо ингээд бэлчээр юунасаа юу яагаад ягтаар тижэл өвсөнөгөөд ягтаар бэлчээр юунасаа ягтаар хамаагүй илүү сүүн хөө их гардаг байхгүй. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа тогоотой сүмдэн тос таасан буянт заяа таван хошуу эрдэнийн сүрэг минь өөдөө заяа тал хангай гойгруулсан малчин заяа. Миний вагнаас бол Увс аймгийн Зүү хангаа сум гэдэг газар өсөд төрсөн. Тэнд одоо нэгдүгээр ангид гас эхлээд тэнд ч одоо дээр юм да 50 хэдэн 55 оны үе болж таарч 4 жилийн сургуультай байсан. Тэнд тэгээ 4-р ангигээ чимиг төгсөөл тэгэл өндөр хангаа гэдэг газар 7 жилийн сургууль төгсөөл тэгээ 7 төгсөөс хойш Темст Оросд явж ирсэн би. Тэгээ тэнд суралцаал тэгээ тэрнээс хойш энэ Улаанбаатарт барилгаар ажиллаж байгаа хотын Улаанбаатар хотын дээхний үе одоо холбооны яамны автоваз гэж байсан. Тэнд жолоочоор ороод тэгээд боронзон шугам тавьдаг. Тэндээс л энэ хамгийн гол ажлынхаа гараа эхэлж ажиллаж байсан. Тэгээ аап маань бол одоо төнтөө гэж их сайхан асараа шилтаа арих тамхи хэргэлдэггүй тийм хүн байсан. Сүүн тосны зовууд гэж дээр үдч одоогор бол одоо ферм юм да. Тэр үн шиг одоо нэгдлэгж байсан нэгдлийн хөрийг ээж маа саагаад тэр тос мосын одоо боловсруулдаг том олон айлууд байл тэр чинь хөрийн ферм юм шиг одоо айлууд 15-аас дээш хөр сан нэг айл. Тэр сүүгийн одоо завод гээд тусгай гэр оронтой тэнд тэр нэг сүү тусаа боловсруулдаг машин техниктэй
тэрүүний нэг ажилчин байж насаараа ажиллаад тэгээ ээж маань сайлчин байсан. Тэгэхээр аав ээж хоёр маань бас гүнлүүгөө сайхан нуруутай, дуруутай улс хоорондоо нэртэй төртөө сайхан улсууд байсан доо. Ээж маань нэг 60 гараад бурхны хооронд оцсон. Аав маань нэг 70 гараад бурхны хооронд оцсон доо. Тэр уугуул нутг нь бол тэр улсын зүй хангаан сумын хүмүүсүүд байсан. Бид нар бол долуулаа. Тэгээ хамгийн том ахмаа дээр Дарсрын гэдэг хүн байжгаад Монгол улсын аварга малчин, улсын тэргүүний ажилчин бас ангөрөө хийх тиймэрхүү хүн байж байгаа. Тэгээд 2008 он бурхан болчлоо. Тийм би юу яасан? Энэ гэтээсээ техникийн их сонирхолтой техник сонирхолтой байсан. Тэгээд 1968 онд энэ Сэлэнг аймгийн Шаамрын сургууль компаниуд гэж байсан. Темслэгдэг байсан сүйдтэй компаниуд болсон юм байна. Энд би тэр нэг трактор комбайн 2 жил хагасч байсан курст ороод. Тэгээ тэрийг байж хатан жолооно курстанд ороод тэр маань 6 сар болоо төгсдөг байсан. Тэндээс одоо миний жолооно амьдрал эхэлжсэн. Тэгээ тэнд байж байгаад энэ тарханд ирсэн. Энэ тарханд энэ Орос турист гэж байсан. Өөрөөр хэлбэл дээр үеийн атака гэж ярьдаг энэ геймийн жолооч нар гэж ярьдаг юм байна. Тэнд 2 жил ажилласан. Тэгээд тэр мө аав маань нэг би ээж маань урхан болсон. Аав маань нутгата бас манай нэг ичтэй байсан. Би хаан муудлаа ир байр гэдэг. Бас гацагдлаар яваа тэр нутгата очсон юм. Аавгаа асарсан болохоор. Тэгээ байж итэл харин тэр энэ тарханы юу энэ Орос тэрээсгээ шинээр байгуулдаг. Тэр тэгсийн хижээл яаж хөө гэж яриад байгаа шүү дээ. Тэр газрын чинь сумын төв байсныг тэр Оросууд бариад их том үйлдвэр байсан баг. Тэгээ тэнд чинь нөгөө би нөгөө Оросноос сурж ирсэн бас газрын Орос хэл мэддэг. Орос морстой уулзаа тэгээд намайг ажилд аваад байна. Манай чухал даргаар тэр Гунгад орж ирж одоо Сэлэнг аймгийн дарагч байсан. Одоо нэвтгүүрт орсон гэж байгаа байна та тийм. Тэр хүн ирсэн. Тэгээ тэр хүн ч мундаггүй шүү дээ бас Орос хэл мэддэг. Оросуудтай ярьдаг гэдэг. Тэгээ Оросууд дэмжээд тэр хүн зөвшөөрөө тэгээд надад шинэ машин өгсөн юм. Тэгээ биш баяртай амьдрал ахуйч дээшилсэн. Тэгээ тэр жилээ юу яагаад авраг урагс ачаад яваа авраг болоод дараагаар нь бас бол 3 урдаан ингээд авраг болоод тэгж ихэлсэн юм л да. Урагс ачаад яваа сум тижийлээ аж авраг байхгүй юу. Тэгээ надад шагансан байж байгаа онц тээвэрчингээ шагансан ихлээ дараа нь тэгээ нөгөө осол аваар гаргаагүй машин техникээс айлмшдаг болохоор юу яасан осолгүй манлаа жолооч гэдээ бас байж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм агад одоо хамгийн сүүлд энд ирээд надад ахмад тээвэрчин гээд өнөөлөх өгсөн тэр энэ мэтчлэнгээр явж яснаа тэгээд тэр төсний тижээл аж ахуйн газар маань бас нэг сүүл рүүгээ зах зээлийн үед 90-ад оны үед бас жаахан камералтай тариа удаан урахгүй одоо санкуугийн хөвч бас жаахан тиймэрхүү байсан байлгүй. Тэгээд нэг жаахан таарах хүн байж байгаа тэр маань таар тутраа. Тэгээд тэндээ хэдэн хэсэг болоод нэг салаа бригад болоод явхлаар зэрвээгүй ер нь болий гэдэг. Тэгээд өмч өвчл тавьж эхлэхчихсэн. Тэгээд одоо зарим нь машин тэргээ хөдөлж авъя гэж зарим нь тэндээ ажиллая гэдэг гэсэн. Тэгээд би ер нь бодоод байхтаар ер нь тэндээ ажиллаад ер нь салин хөсөө тавих байсан байгууллага маань тэгээд дарга сэргэнүүд нь солигдоод ингээд нэг хөтөлбөртэй байхлаар тэгээд өөрөө юм боли мал гэдэг ингэсэн юм л да. Тэгтэл харин машина энэ одоо энэ хаалган дээр аварга биччихсэн. Тэр машина өөрөө хөдөлж авсан даваа өрхөөр. Тэгээд тэрийг аваад л би мал сонирхъя гэд гарсан. Тэр үед чинь бас манай тэр хөдөөгөр энэ хувийн машин гэдэг ховор. Тэгээд би яагаад малтаа болчих вэ гэхээр чинь айл амтны үлгээд шангөлсийн авахын оронд за би малтаа болох гэж байгаа шүү. Надад нэг гайгүй шиг төлөв орлон өгөөрэй. Охин болов сайн шүү гэж ингэж авсаар байгаа. Тэгээд 100-аад багтаа болоод тэгээд тэр үнийгээ л аривжуулсаар байгаа юм ингэж ихсэн юм да. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тос таасан буянт заяа, таван хошуу эрдэнийн сүргэмэн өөдөө заяа, тал хангай гойгруулсан малчин заяа. Гучаад жил мал маллаж, буянт малынхаа үр шимийг хүртгийн сацуу. Амьдралын төвшин доогуур 11 малчин мөн. 2 байгууллагыг 232 малаар малжуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлж байна. Гэхдээ ер нь арга нь бол сумынхаа ажил үйлс хөлөмд оролцох одоо хорцог дааш байдаг юм уу одоо ямар нэг
сайхан одоо ажил үйлс одоо ямар ч сумарнаас зохион байгуулж байгаа нааш байдаг юм уу хүлэмж чадчихна хүрвэл оролцох санаатай юм өөрийгөө идэвхтэй л бодсон шүү дээ. Тэгээд байгалаар зүтгэж багааргаад чигээр өдөрлөг зохион байгуулна малчтай адил зохион байгуулна уяач гэдэг дор үлээд бөөгнөд одоо ингэн тэг яах вэ хүүхс нэг яриа зөвлөө бас сайн яваагаа шагнаж урамшуулах яахан дотоод нөгөөгөө өнөхийн анхааруулж одоо ингээ тгий дэнч энэ тал дээр л одоо гэдэг хамтарч ажиллаж байдаг. Манай сумын сайхаас яах гэдэг нэ. За Улсын аврах цолны эзэн малчин Цэдэн Содном аймгийн Улаанзаарал маань нийгэмлэгийн онцгой гишүүн хурдан удмын адуу хоцлмол ашиг шимт үхэр ноос махны хөвшлийн сартууломгийн хоноор цөмсүрэг бүрдүүлж ажилласан хөдөлмөр зүтгэлээрээ улсын аврах малчин хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр 2017 онд ингрээр нэлээсэн юм а. Малчин хүний хөдөлмөр бол одоо цаг нар өвөлзөн өдөшөөр гэх юм байхгүй. Үргэлжил одоо малчин хүн бол ажиллаж байдаг. Шөнийн бар хоногт яг нэг одондоо оруулан тэгтээ бол бас зуны цагт задгаа байлгадаг манайх голдоо хашиж сарвчанд оруулаад байдаггүй. Задгаа байсан бол бас яг тарга твэрийн хавтаа шашигтай өснөөс нь хүртэл одоо нэг шаралж барилаад байдгүй цэвэр байдаг шиг байгаа. Гэхдээ чонхоо гэдэг янз бүрийн халдлага буюу бас дэлдээд унтаа одоо шороо орох юм бол бүрч одоо манах сахих янз бүрийн ийм ажиллагаанууд байдгийн. Тэгээ мал дагснаар би мал дагуул амд басна гэдэг үний юм байд. Би жолооч байсанаас буруутсан гэж ярихгүй л гэхдээ сайхан байсан. Ярих юм байхгүй. Би бас жолооч хийгээд зөндөөл нэг төрийг авч цалин көсийн бүтэж алтан шар замнаа өршөөж байсан. Би мал дагаад бол бас л ер нь эртхэн шиг дагдаг байж үүдээ малч бас зүгээр юм аа гэж боддог. Яг бэрхшээлүүд байдаг тэр бол хүний өөрийн сэтгэлийн юм тэр хүний хат юм да. Тэгээд малаа одоо сайн маллаа л одоо малаа эрүүл байлгаад байвал энэ маллыг гээч тун ашигтай юм. За тэгээд одоо ирж байгаа шороон гахаа жилдээ илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан аж амьдралын дээшлэж мал сүргэн өсөж эрүүлэг сайн сайхан байгаараа гэж хүсэж өрөөгөөд одоо унсан газар угаасан төрсөн одоо зүү хангаан хан көхийчүүдтэй энэ сар шинийн мэндийг дэвшүүлж байна. Тэгээд одоо зүү хангаад суугаа хан дүүс одоо дүү ямсрын тэгээд өөрийн талын ах дүүс баг шиг залуучууд төхөр алийн одоо бүгдийг нийлэх үү бүгд одоо харж суугаа бах намаа одоо хана дамаар амгалан энэ одоо орон нутгата малаа маллаад сайхан байна. Тэгээд одоо улс орондоо хийх хөтөөж ажиллаж нөөдөр багтгаа сар шинжээ сайхан шинжээрээ гэж өрөө мөн би ярьсан нөгөө Завхан аймгийн төсвийн тижээл яаж хот хамаг залуу насаа өнгөрөөсөн. Ер нь 21 2 тал тэнд очсон доо. Тэгэл тэнд одоо 25-30 жил энэ амьдралаа энэ 7 хүүхдч тэнд төрүүлсэн. Тэнд бол миний хамгийн одоо амьдралын гол одоо залуу зандан одоо ажлын идэвхтэй үе байсан. Тэгээд тэнд бол одоо бас миний унсан газар угаасан усаас илүү одоо тогтны найс нөхөд хамтарч ажиллаж байсан. Тэр сумын ард иргэд бол яг л одоо миний сумтай адилхан болсон. Харин ч заримдаа манай сумаас ч илүү одоо намайг авар болоход ч хүртэл одоо минь хөргөж мэдчихгээд төвшүүлж байсан мэдсэн харсан ингээд. Ингээ сар шиндээ сайхан шиндээрээ гэдэг тэсчүүдтэй тэсийнхаа хөдөлмөрчд малчд ард иргэд үе тэнгийнхэн хамтран ажиллаж байсан тээвэрчд жолооч нартаа энэ өдрийн энэ шинэ сарын сайхан мэдчилгээг төвшүүлж байна гэдэг. Мөн одоо тий амьдарч байгаа миний одоо амьдралыг байнга тэтгэж одоо над сэтгэлийн дэм өгч байдаг сэлэнгичүүдтэй энэ сэлэнгийнхаа одоо ээж юм одоо энэ сэлэнг харихандаа таван ханаг хайрхандаа юу бас мөргөж биширч явдгийн сайхан газрын би ингэрээд одоо 20 жил амьдарч байна.
миний амьдрал энд ирээд улам дээшилсэн. Улс орн маа намайг одоо итгэж дэмжиж сэтгэлийн дэм өгж зөндөө одоо шагнаж урамшуулж байдаг. Энэ маань бол бас манай шавхлан сумын одоо ард иргэд хөдөлмөрчид одоо өдөрдөлгууд бүгд л одоо надыг дэмжиж орж гарч одоо надад сэтгэл санаанаа үзүүлж идэхэд их баярлдаг юм аа. Тэгээд ажил үйлсэн өөдрөг эргэн тойрон байгаа манай сум орно малчд тариаланчд маань тариан ургаж өндөр ургаж ургасан ариун байх болтугай мал сүргэн өсөж үржиж одоо улс аймгийн сумын аваргууд одоо олон төрж гарч байх болтугай. Тэгээд эрүүл нэг сайхан баш шин цагаан сартаа сайхан шинжээрэй гэж өрөх байна. Угтан золгож буй шорон гахаа жилдээ Сэлэн нутгийн минь зон олны буян заяа цог хиймэр тэгшрэн бадарч хур бороо цагийн аясаар бууж буянт малын өгөөж гişиг аривчин буурал дээдсийн буйрсуур бацхын сацуу төрийн үйл өөдрөг сайн түмний сэтгэл амгалан сайхан байхын эрүүлийг өргөж байна. Тоонон дээр нь ард туссан гэрэлт заяа тогоотой сүмдэн тусдаасан буянт заяа таван хошуу эрдэнийн сүрэг минь өөдөө заяа тал хангай гой гурвсан малчин заяа.